자, асуулт гэхээсээ илүү саналаа нэг мэс хэлээд явчих гэж бодож байна. Тэгээ үнэхээр хүндхэн ажил авч байгаа. Тэгээ өөрөө бас яг энэ сангийн сайдаар ажиллаж байхдаа ямар ч байсан Монголын төсөв мөнгөний бодлого, тэрсэн баян төсвийн бодлого дээр бол нэлээд шинжил хийх гэж оролцсон. Тэгээ энэ ажлаа бол хамгийн түрүү үргэлжлүүлж хийх ёстой. Тэн дээр бол цаг хугацаа байгаагүй. За тэгээ Монгол улс чи яг үндсэндээ одоо сүүлийн 3 сар гэхэд гаднаас авсан зээл чинь 750 сая долларын зээлийг жилийн 15% хүүтэй авцсан байж байгаа шүү дээ. Ерөөсөө манай засгийн газар шиг ингэж одоо арилжааны зээл авдаг ийм засгийн газар бол бараг байхгүй. Гуруу дарам цөөх. Бодлогын зээлд авдаг болохоос биш ингэж арилжааны 10-аас 12% хүүтэй зээл авч яадаг ийм засгийн газар гэж байхгүй. Олон жил сүүлийн 3 жил олон улсын валютын сан манай засгийн газрыг энэ улс орныхоо эдийн засгийг яг зөв онлоор нь удирдаач, төсвийн бодлогоороо удирдаач, мөнгөний бодлогоороо удирдаач гэж энэ зөвлөмжүүдийг 3 жил өгч байсан. 3 зүйлийг л хэлдэг шүү дээ. Нэгдүгээрт нь бол энэ Монгол улс өөрийнхөө эрсдлийг бууруулаач, зөв менежмент гэж. Нэгдүгээрт нь хамгийн нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь нэг төсөвтэй болооч гэж. Монгол улс нэг төсөвтэй болооч. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол улс 4 төсөвтэй байсан. Хамгийн сүүлд бол Монгол улс эдийн засгаа мөнгөний бодлогоор удирдаач, төсвийн бодлогоор удирдаач гэсэн ийм л 3 зөвлөмжл өгсөн байхгүй. Харамсалтай нь энэ 3 зөвлөмжийг тэгээд хэрэгжүүлж чадахгүй байсараад бид нар өнөөдөр эдийн засгаа ийм хүнд байдалд оруулсан байж байгаа. Тийм учраас би танд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр таны одоо хийх ёстой хамгийн түрүүнд хийх эх 4 жилд хийх ёстой, анхаарч явах ёстой, таны ширээн дээр байж явах ёстой одоо гол энэ санамжууд чинь хийх ёстой ажлууд чинь энэ 3 л байгаа. Өөрийнхөө менежментийг сайжруулах, Монгол улсыг нэг төсөвтэй болгочих. Тэгээд Монгол улсынхаа эдийн засгийг төсөв мөнгөнийх нь бодлогоор удирдах болгочихвол гэсэн ийм л 3 зүйлийг анхаараасаа гэж бодож байна. Олон зүйлийг харамсмаар юм болсон шүү дээ. Одоо ингээд эргээд 3 жилийн энэ засгийн газрын авсан зөвхөн зээлийн хүүгийн зардлыг би ярьж байгаа. Зөвхөн зээлийн хүүгийн зардал гэхэд 2.3 их 80 төгрөгийг зөвхөн зээлийн үүндээ бид нар өнөөдөр төлж сууж шүү дээ. 2.3 их 80 төгрөг. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний бараг үндсэндээ 5.1 гэсэн үг. Зөвхөн зээлийн үүнд ингээд төлсөн байж байгаа. Одоо үндсэндээ засгийн газар чинь сүүлийн 2 жилийн хугацаанд дотоодын бонд гаргаад арилжааны банкудаас татсан мөнгө чинь 4 их 80 төгрөг татчихсан байж шүү дээ. Энэ арилжааны банкн дээр байх хэвээр 4 их 80 төгрөг чинь уг нь бол бизнес руугаа ордог, хувийн хвшил руугаа ордог, эдийн засгаа тэгдэг ийм байх хэвээр санхүүжилт мөнгө маань өнөөдөр зөвхөн засгийн газар бонд гаргаад бүх арилжааны банкн дээр байгаа мөнгийг татаад ингээ урсгал зардаа санхүүжилтээ суудсан ийм хариуцлагагүй явдлууд их болсон. Энийг болоод цаг алдалгүйгээр одоо таслан зогсоох ёстой шүү гэдгийг би бас танд нэг дахиад хэлчихье, загчий гэж бодож байгаа. За сүүлд нь бол энэ ард иргэдийн өмнө сая 1072 чирхэг хувьцааны 300 мянган төгрөг. Үндсэндээ 500 тэрбум орчим төгрөгийг яг ямар их үүсвэрээр мөнгө хэвлээд тараач уу? Эсвэл нөгөө гаднаас авчирсан 750 сая долларынхаа жилийн 12% хүүтэй зээлэрийг санхүүжилж. Энийг маш тодорхой болгох хэрэгтэй. 200 мянган нөгөөд одоо 100 мянган өгөхгүй банкн дээр ингээд маш урт очрууд бий болсон байж шүү дээ. 300 мянган өгнө гэсэн одоо сүүлийн 100 мянган байхгүй болсон. Энэ бүгдийг одоо ард иргэдэд бид нар хэлэх хэрэгтэй юм аа, хэлэх хэрэгтэй. Ард иргэдэд ингэж их том хүлээлт бид нар үүсгэж болохгүй. Ард иргэдэд ингэж хуурам эхэлж болохгүй. Тэгэхээр таны хийх ёстой ажлууд чинь хамгийн түрүүнд одоо ийм л ажлууд байх ёстой. Шүүлдгийг би дахиад нэг анхааруулад хэлье гэж бодож байна. За санал хэллээ. Тэр үстэ өгөх гişүн асуултаа тавья.